Өнөөдрийн манай хичээлийн зорилго маань анхаарлаа төвлөрүүлэх, төсөөлөн бодох, орон зай зураг дүрслэлээр дамжуулан тэг чадварыг хөгжүүлэх байгаа. Одоо бүгдээрээ дасгал нэгийг хамтдаа ажиллацгаая. Машинуудыг чиргүүтэй холбон зураад яагаад ингэж холбосноо тайлбарлаарай. Тэгэхээр бүгдээрээ улаан машиныг садар ажиглацгаая. Улаан машин аль чигүүлтэй холбогдохоор байна вэ? Багшаагийн бодлоор улаан машин чирнээлийн чиргүүлтэй холбогдох юм шиг байна. Яагаад гэвэл машин болон чиргүүлний цохных нь хэлбэр дүрс ижилхэн байна шүү дээ. Одоо бүгдээрээ цэнхэр машиныг холбоцгоё. Миний бодлоор цэнхэр машин хар чиргүүлтэй холбогдно. Яагаад гэвэл цэнхэр машины гаднах бөмбөр дүрс нь чиргүүлийн гаднах бөмбөр дүрстэй ижилхэн байна. Харин дараа нь бүгдээрээ дөрвөлжин цэнхэр машиныг ногоон чиргүүлтэй холбоцгоё. Яагаад гэвэл ногоон чиргүүлч мөн дөрвөлжин байна. Хамгийн сүүлд бүгдээрээ хурц өнцөгт улаан машиныг чиргүүлтэй холбоё. Мэдээж хурц өнцөгт улаан машин ягаан чиргүүлтэй холбогдож байна. Яагаад гэвэл цохных нь хэлбэр дүрс ижилхэн байна шүү дээ. Машин болон чиргүүл цохны хэлбэрээрээ ижил байгааг ажиглаж мэдлээ. Багшийнхаа хийсэн дасгалыг ажиглаад сурах бичгийнхаа 98 дугаар хуудасны дасгал нэгийг бие даажлаарай. Дасгал 2. Зургийг садар ажиглаарай хүүхдээ. Хосгосоор нь холбож наймширхийг дөрвөлжин дүрс бүтээгээрэй гэж байна. Тэгвэл бүгдээрээ эхлээд нэгдүгээр дүрсийг садар ажиглая. Нэгдүгээр дүрс аль дүрстэй холбогдвол дөрвөлжин дүрс үүсэж байна вэ? Мэдээж нэгдүгээр дүрс 15 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна. Тэгвэл 2 дугаар дүрс аль дүрстэй холбогдож байна? 14 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна. 3 дугаар дүрс тэгвэл аль дүрстэй холбогдож байгаа юм бол? Мэдээж 3 дугаар дүрс 8 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна. 4 дугаар дүрсийг харин сайдар ажиглах юм бол 6 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна. 5 дугаар дүрсийг бүгдээрээ сайн ажиглаарай. 10 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна шүү дээ. Тэгвэл 7 дугаар дүрс аль дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна вэ? Яг зөв 13 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байна. 9-р дүрс харин 16 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэж байгаа бол хамгийн сүүлд бүгдээрээ 11-р дүрсийг аль дүрстэй холбож дөрвөлжин дүрс үүсгэх байна. Мэдээж 12 дугаар дүрстэй холбогдож дөрвөлжин дүрсийг үүсгэн шүү дээ. Энэгээр дасгалаа ойлгосон бол мөн эдэл 98 дугаар хуудасны дасгал 2-ыг даажлаарай. Одоо бүгдээрээ дасгал 3-ыг ажиллацгаая. Зургийг сайдар ажиглаарай. Охиныг дээвэр дээр гарч угаас хувцас авахт нь туслаарай. Аль замаар явахыг зурж үзүүлээрэй гэж байна. Охин маань дөрвийн ди өрөөнд харагдаж байна. Бүгдээрээ угаасаа хувцас авахт нь туслахын тулд 3-ын ди өрөө рүү шатаар авируулна. Үүний дараа 3-ын си өрөө рүү ороод 4-ийн си өрөө рүү дахин шатаар буна. Харин дараа нь 4-ийн би өрөө рүү ороод 2-ын би өрөө рүү шатаар авирна. Мөн 2-ын си өрөө рүү хаалгаар ороод 1-ийн си өрөө рүү шатаар авирна. Үүний дараа чигээрээ 1-ийн а өрөө рүү ороод шатаар дээш дээвэр дээр авиран гараад хувцас хураан авах нь шүү дээ. Энэ дасгалаа ойлгосон бол 98 дугаар хуудасны дасгал 4-ийг мөн бие даажлаарай. Дасгал 4. Зургийг сайдар ажиглаарай хүүхдүүдээ. Өгсөн зургаас дараагийн төдийгөлж дугуулаарай. Эхлээд бүгдээрээ туулайг олцгоё. Туулай хаана байна вэ? Мэдээж туулай дэрсний ард чихэн зохиож байна шүү дээ. Тэгвэл шувуу хаана байгаа юм бол? Шувуу бодон дээр өрн дотроо байна. Тэгвэл бүгдээрээ үнийг олцгоё. Үнийг яг хаана байна вэ? Яг зөв. Үнэг өгсөний ард толгойн зохиож байна. Тэгвэл могоо хаана байгаа юм бол? Могоо модон дээр сүүлэн зохиожсон байх шүү дээ.
Тэгвэл бүгдээрээ хэрмийг олцгоё. Хэрэм хаана байна вэ? Мэдээж хэрэм модны хөндөд сүүлэн цухацсан байна шүү дээ. Зараа тэгвэл хаана байгаа юм бол? Зараа навчны ард нуугдчихсан байна. Тэгвэл хамгийн сүүл бүгдээрээ сармагчин олцгоё. Сармагчин хаана байна вэ? Мэдээж сармагчин модон дээр нуугдчихсан байна. Энэ дасгалаа ойлгосон бол 99-р үздэй дасгал 5-ыг бий даажлаарай. Одоо бүгдээрээ дасгал 5-ыг хамтдаа ажиллацгаая. Дараа төрсүүдийг тоолж төс бүр хэвэн ширхэг байгааг харуулсан нүдэнд бичээрэй. Эхлээд бүгдээрээ дугуй төрсийг хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5 6 дугуй төрс 6 ширхэг байна. Харин одоо бүгдээрээ квадрат төрсийг тоолцгоё. 1 2 3 4 5 квадрат төрс 5 ширхэг байна. Хамгийн сүүлд бүгдээрээ гурвалжин төрсийг тоолцгоё. 1 2 3 4 5 гурвалжин төрс мөн адил 5 ширхэг байна. За энэхүү дасгалыг ойлгосон бол 100 дугаар хуудасны 6 дахь дасгалыг бий даажлаарай. Одоо бүгдээрээ хичээлийнхаа дүгнэлтийг хийцгээе. Хичээлийн маань дүгнэлт уяа сэтгэлгээ гэдэг нь хараа, орон зай мэдрэмж, орон зай сэтгэлгээ, зураг төсөлтэй харьцах, төсөөлөн бодох чадвар зэргийг хамруулдаг байна.